Нэмэлцэг нэвтрүүлгийн шинэхэн дугаартаа тавтай морил. Мэдээж бид энэ дугаарт өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглолтууд, шилдэг тоглогчдыг онцолж, хэн хаана юу хийж явааг сонирхох болно. Ингээд шинэ дугаараа хүлээн авна уу. Энэ дугаарын онцлог тоглолтоор бид аваргаан хамгаалагч Халсын хүлгүүд болон SG Apes багуудын тоглолтыг онцолж байна. Монголын хамгийн олон фэнүүдтэй багуудын тоонд зөв ёсоор орох тус хоёр багийн өрсөлдөөнийгч M-Bank Arena 4 үзэгчтэй угтсан юм. Энэ тоглолтын өмнө мичнүүдийн хувьд ховч шууд болон дарахын United багуудад дараалын хожигдоод байсан бол удирдлыг таарахгүй эхлүүлсэн хүлгүүд Зүүн Азийн Суперлигийн өмнө хүснэгтийн байрлалж хэд хэдэн байраар ахиулаад байлаа. Энэ тоглолтод Apes-ийн бүрэлдэхүүнд багийн будагтай талбайн гол тоглогч Дөлгөөн иргэн ирсэн нь фэнүүдийн хувьд сайн мэдээ байсан бөгөөд тэр ч утгаараа аваргуудын эсрэг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн юм. 4 үеийн турш өрнөсөн ширүү өрсөлдөөний эцэст 90-69 харьцаатай буюу 21 онооны зөрүүтэй тоглолт өндөрлөлөө. Тоглолтын гол эргэлтийн цэгэнд хүлгүүдийн 3 дугаар үеийн сайн тоглолт байж тэр дундаа 2 тоглолтоор шийдгүүлээд байсан. Ян Миллерийн холын шидэлт бөмбөг тасалтууд гайхалтай байлаа. Хүлгүүдээс энэ тоглолтод Ян Миллер 21 оноо 13 дамжуулалтаар дабл хийсэн бол Аз Баяр Барселонаар тус бүр 16 оноо цуглуулжээ. Харин мичнүүдээс Дөлгөөн удирдлын тогтмол үзүүлэлтэд дундчилж 21 оноо 7 самбар авсан байна. Ингээд тоглолтын таймыг хамтдаа үздэцгээе. Энэ тоглогчдын нүүрийн тахалж байгаа 2 залуу Өмнөдөө үүсэрсэн хин тоглоомыг SG их юм болог лалдаа гаргасан бол та очж байсан. Ян Миллер доошо өгсөн тоглоом амж болсон. Лазо 2 тоглолтын 2 авчирлаа. Тоглож байгаа. За түүний эзэгүүд Монголиас болон метал багуудыг хамтдаа очиж чадсан тоглоом амж болсон. Лазо 2 жокийн өнгөрсөн тоглолтод маш гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Дөлгөөн тоглоом амж тоглосон. Гайгийн Дөлгөөн Дөлгөөн үсэг чадсан, залаад өгсөн, Саруул Эрдэнэ өөрийгөө сулсан 3 онооны тоглоом амжтай болсон. Саруул Эрдэнэ эргээд Аз Баярын эсрэг хурдаар хэлбэрх боломжтой илүүргсэн Магнусонгийн өлзөө өрших багтаа онооны тэргүүлийг авчирлаа. Хүлгүүдийн хурдны тоглоом Миллерийн дамжуулалт Аз Баяр нэгээр төгсгсөн. Эслэм нагамжтай болсон маань хоёр гэж өгчээ. Жокийн мэдрэмжтэй хамгаалалтай байсан. Ян Миллер тоглооны хугацаа дуустал зэрэгцээ тоглоом оруулж чадсан. Боловгийн эсрэг задалсан Тэмүүлэн аваа шуушидсан холын зан шийдэл царилд орсон. Багийн 20 дахь оноо. Тэмүүлэн эргээд Ян Миллер аваа шуушидсан Миллерийн холын шийдэл амжилттай болсон ихний үед түнгээр Эрдэнэ бүрдөрж эсрэг явж ороод хүнд байдлаас давталсан Эрдэнийн давталгаа амжилттай болсноор ихний үеийн оноо нэг оронтой тоороо орж төгсөж байна. Өдгийн түүнийг хамгаалж байна. Залаад өгсөн Жок 3 онооны шийдэлт амжилттай болсон. Бэлгэр Жок шийдэлт болсон. Мөн төвшний буцаа бөмбөг ирсэн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Дараагийн мөн төвшин. Тэгээд онооны зэрэг улам ойр тулах боломжтой давталгаа. Гой дамжуулалт байсан. Эрдэнэ 2 оноо байсан. Мөн Урдан давталгаанд Асын үлгүүд Аз Баяр Слэм данк амжилттай болсон. Ян Миллерийн дамжуултыг Алтан гэрлийн Аз Баяр өрслөн ирсэн. Баруун нэг наваа шууд дамжуулсан Эфиотигийн асуудалгүй суулгаж чадлаа. 2 оноо Асын үлгүүд авч байна. Хоёрын эсрэг зүүн явж ороод гой дамжуултыг өгсөн Саруул Эрдэнэ нэг идэв дамжуулалт Гайрдын сулгасан. Хотын цааш маш хэрэгтэй шилтэй байлаа. Исламыг авсан цаан дамжуулалт Барсол сулгасан юм байна. Хотын цааш шидэл амжилттай нэмээд алдаатай нэг тоглоогоор 4 оног авах боломжтой болж байна. Тэдгээр аргач байна. Зүүн орсон тоглоом оногтой нэмэлт нэг шийдтийг Батагийн тулуу ихээр боллоо. Зоригтой. За саваад өгсөн бөмбөг Ян Миллер дээр ирсэн. Миллер шийдэж амжих уу? Шийдэж амжсан. Шийдэлтэн чигсэн оногтой боллоо. Ян Миллер. Тэтгэвтэй эргээд тавтай мөрөлт Ян Миллер энэ тоглолтын хувийн 19 дахь оноогоо авлаа. Эсрэг шахаад явсан задлаа нэг илүү дамжуулалт үлзээ өрших холын зан шидэлт амжилттай болсон. Асаагаар шиг хэрэгтэй байсан шиг. Үлзий дамжуулалт гой явсан да мөнх хоёрын шийдэлт оноотой болсон. 3 оноо. Миллер их хоёр нодаа холын шидэлтийг гүйцэтгсэн. Хийж тоосон. Хурдан болгонд Джеймсог хүний илүүтэй гарч ирсэн үлзээ өршин гой дамжуулалт Петр Жок. Дараас нь 4 оноо авснаар тооны зэрэг 15 болж гоё бөмбөг зэмшэлд үлзээ өршин давтхан дээр ямар нэг ата байхгүй дүлгөө аваад тоглоом явуулж гүйцэлээ. Орос учраас хангалттай хэмжээний туршлагатай болсон. Дүлгөөн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Багийн жараа 9 дэх оноо.
SG Ipswich хөлөрд 8 ожил 7 хожигдолтой болж байгаа. Ялангуяа сүүлийн 5 тоглолтонд ингээд дараалал хожигдсан чар үзүүлэлттэй болж байна. За ингээд тоглолт 87-69-ийн харьцаатайгаар өндөрлөхөөр боллоо. Үзэгчдийн асын хөлгүүд баг ээлжид ялтаа байгуул чадсан. Энэ бол өнөөдрийн бидний шууд амжилт хүргэж байгаа 2 дахь тоглолт байлаа. Өнөөдрийн 3 дахь тоглолтоороо эргээ олзъя. Өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглогчоор бид BCH Knights багийн ахлагч Эрдэнэцогтыг онцолж байна. Өнгөрсөн улиралд Хүлэгбаатруудыг манлайлж байсан Эрдэнэцогт энэ улиралд гайхалтай хамтрагчтай болсноор бие амарч оноо авахаас илүү дамжуулалт самрын үзүүлэлтээр багаа тэргүүлж байсан. Харин шонхруудын эсрэг капитан шилдэг тоглолтоо үзүүлж 25 оноо 2 самбар 7 дамжуулалт өгч 3 бөмбөг таслан энэ тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. Одоо хамтдаа түүний хайлайтыг хүлээн авч үзцгээе. Юун түрүүнд хошин цуврал зогсоогүй байна. Ээлжид ялтаа байгуулсан баяр үргээ өнөөдрийн тоглолтын талаар. Хожил авсандаа баяртай байна. Сая манайх яг 6 хоногийн хугацаанд 4 тоглолт хийлээ. 2 өдрийн амралттай. Маш хүнд 7 хоног болж өнгөрлөө. Тэгээ багаараа энэ бэлэн байсан, маш их бэлтгэлийг хийсэн, маш их ярилцсан, сэтгэл зүгээ бэлэн байлгах гэж тэ. Солилцоогоо олон хийж, яг багаараа байж амарч 4 ажил авахны төлөө маш их хичээсэн. Тэгээ хожил авч чадсандаа баяртай. За өнгөрсөн удирлын тухайд гэх юм бол Эрдэнэцогт удирлын үнцэнтэй тоглогчийн жигсаалтад маш дээгүүр бичигдсэн харамсалтай нь багийн амжилттай холбоотойгоор гэх юм уу энэ амжилтанд хүрч чадаагүй. Энэ удирлын тухайд тавьсан зорилго байгаа юу? Яг одоогоор бол удирлын эхний хагас гэхэд баг хүслэгтийг тэргүүлж штэ. Мэдээж багийн амжилт нэг багийн амжилт баг хожил авахын төлөө амжилт гаргахын төлөө тэ дэшээ явахын төлөө тэ бүх багууд нэг зорилготой байгаа аврах нь тэр бол тэ надаас юу шаарддаг вэ? Хамгаалалт уу, дамжуулалт уу, оноо юу гэд багийнхаа төлөө өөрийнхөө тэ зөвхөн хувийн биш багийн төлөө бүх зүйлийг ямарч хийж тоглохыг замшиг зорж байгаа. За яг одоо миний хажууд хожил авсан хүлгүүдийн багийн тамирчин Алтан гэрэл Аз хоёр хүрэлцэн ирсэн байна. За маш чухал тоглолтоос хожил авсан баяр үргээ. Тэгээ мэдээж баярлаа. Энэ бол хоёрын цувралуудаа ингээд үргэлжлүүлж байгаа нь аюу гоё байна. Энэ маргааш аялын тоглолтын EASL-ийн тэгээ ерөнхийдөө одоо Монголын лигийнхэн тоглолтыг нь хожоод явъя гэсэн тийм үгтэй байлаа. За өнгөрсөн тоглолтод SG Ipswich өнгөрсөн тоглолт 1 оноо зөрүүтэйгээр маш харамсалтай байдлаар хожигдол хүлээсэн. Тэгвэл энэхүү тоглолтод дасгалжуулагч одоо ямар заавар зөвлөгөөг тоглолтын төлөвлөгөө гарган өөрөө чи өвдөр бэлтгэл хэр хангацсан байна. Мэдээж дасгалжуулагч бол маш сайн зөвлөж маш тийм тактик системтэйгээр явж байгаа. Өмнөх тоглолтын үед бид нар бол маш том өөртөө бол маш том алдаа гаргасан гэж хараад энэ тоглолт дээр бол бүгдээрээ бол 100% төвлөрөөд хийх юмудаа яг яс хийл гэж орж ирсэн тийм. За хасын хөлгүүд багийн хувьд Зүүн Азийн Супер лигийн одоо гаргасан хамгийн хүчтэй багаар нэрлэгдсэн 11 сарын Power Rating-ээр тэргүүлсэн. За тэгвэл одоо 11 сарын 6-нд зочлон тоглолтыг хийн. Түүний дараа 2 хоногийн дараа ахаад ингээд Солонгос болон Тэдтэн 50-аар зочлон тоглолтын тэгээд нөхөө хүлээлт ямар байна? Ер нь тоглолттой байна уу? Олон улсын тоглолтод. Тоглолтод бол бас мэдээж байгаа. Энд ч бол өөрөө маш том тэмцээн. Тэгээд ерөнхийдөө бол хоёрын цувралаа ерөөсө зогсоохыг хүсэхгүй байна. Ер нь ингээл бүгдийг хожноо л гэж бодож хичээж байгаа. За мэдээж багийн бүрэлдэхүүн бас сүлрэл ихснээс хойш маш олон удаа шинжлэгдлээ. За ялангуяа Будтай талбай дээр Абдул Маликийг явуулаад Бенжамин Стивенс гэж Канадад авчирлаа. Тэгээд холбогчны хувьд одоо Будтай талбайн тоглогчид солихтоор тоглолтын арга барил хэрхэн өөрчлөгдөж байна? За одоо багийн хувьд бол зөндөө мөрчлөгдөж байна. Одоо энийг бүр ярихыг ч хүсэхгүй байна. Тэгээд одоо байгаадаа дасан зохицол тоглохыг хичээж. За одоогийн байдлаар бол бишрэлт металлог за 6 сая 6 дахь хожлоо авлаа. Хүслэгтийн доод хагаст бичигдэж байна. Тэгээд за металлын одоо хожлох магадлалыг 100% потенциал гэж үзвэл одоогийн байдлаар танай баг хэдэн хувьтай явж байна? За одоо сүүлийн тоглолт болгоо мэдээж айгүй чухал тоглолтууд болж байна. Тэгээд бүгд нь хожил авахыг хичээж байна. Тэгээд тоглолт бүр дээр өөрийгөө дайшлаад хожил авахын төлөө зүтгэв.
тоглолтын ихний хагас Жордан Талбарт бас талбайг чөлөөллөө. Тэгснээр бас өөр дээр чинь илүү их үүрэг хариуцлага ирэх шиг боллоо энэ талаар. Тэр нь Жордан Талбарт маань 2 техник аваад талбайгаас хөвцөн. Тэгээд ямарсан Талбартгаа байхгүй багийнхаа самрыг манай хамгааллын тоглооны самбар авъя гэж гарч ирсэн дээ. Дараас нь тоглолтууд дээр бас яг 2 дахь өдрийн гэдэг ч юм уу те яг бэлтгэж юу нөхөр амж байна. Энэ бэлтгэлийн талаар. Тэгээ ер нь бол багийн нөгөө дахин багийнхаа бичлэгийг үзээд ер нь тоглолчдын судалсан. Тэгээ ер нь арай амархыг хэлж үзсэн. Өмнөх тоглолтууд Джонсонгийн хувьд бол маш гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн. Джонсон өнөөдөр 9 он авсан байна. Хэрхэн яаж хамгаалав? Энэ үнийг би яг дотгошоо оруулахгүй гэж бодсон. Дандаа л контакттай ер нь бол доошоо самбарлуу оруулахгүй шийдвэрлэхгүй ер нь дандаа динайтай ер нь бол дамжуулалт өгүүлэхгүй гэж байгаа. Тэгэхээр кадра гайхалтай тоглолт байлаа. Анх Сэлэнг бодсон бүрэлдэхүүнээс хийжсэн тоглолтыг бодоход тоглолтоос тоглолтод оноо авалтууч нэмэгдэж гэн Сэлэнг бодсон энийг хэсэг болж байгаа гэж харж байна. Өнөөдрийн тоглолтын талаар бас багт хэр уусч байна вэ? Бидэд одоо багаараа нийлээд нэг 2-7 хоног онж байна. Тэгээд ер нь бол 2-7 хоног бол нас хангалттай хугацаа биш. Гэхдээ анхныхаа бодвол мэдээж шал өөр болсон байна. Дээрээс манайх бас айгүй олон гэмтэл хүртлийн асуудал бас нэлээд хүн туслаа. Тэр ч утгаараа өөрийгөө нэлээд айчилж бас дэгхийнхаа байхгүйд нь бас айгүй их сайн тоглохыг хичээлээ. Үзэгчд маань бас дэлгэр нэмийн бэртлийн талаар санаа зовж зовж байгаа ах гэж бодож байна. Дэлгэр нэмийн талаар мэдээлэл өгвөл. За дэлгэр нэм ах маань ер нь дараагийн тоглолтоос бараг ороод ирэх болоо да. Одоо нэг хагалгаанд орцсон, оюулсан байгаа. Тэгээд тэрнийхээ хавдрын буухыг ер нь хүлээж байгаа гэсэн үг. Нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ дугаартаа бид SG Apes багийн хувьд солих хөрөөгөөр зочлоо. Дасгалжуулагч Нето нэмэх нь мөх төвшин золж аргал хамтдаа орцгоё. The face is maybe sad. They are scoring with our turnovers, with our mistakes, free throws. When they play 5-on-5 with us, we can guard them. But no second chance. And offensive rebound. Oh, coach, but they are so big. Box out. Let's go. Heads up. On defense, guys. On defense. You need to play back on defense. One important thing, please. One important thing. Hey, when you play pick and roll, they close the area. They back the paint. Please, no more this pass. No work because they protect the paint. We need to set up off pass, and then we can use here. Don't pass this for this area, please. No, this area is not so good. If you remember, a lot of time that you play the pick and roll and you try pass inside, no work. And they do the same thing. When you play switch, they pass the ball. This is a good basket. Do you remember when I talked to you on the practice? When you play pick and roll, if you see switch, pass the ball. Then, who guard the next pass if they play this? Next pass this, deny. If they can, they bring the ball here and you play 1-on-1. No problem if the big guy stay here. No problem. When they play switch, okay? Yeah. Hey, if you can defense a little bit better, no second chance, we can do that. Let's go! Hey guys, energy on 3, 1, 2, 3! Energy! Let's go! Hey, switch it just. Switch it from head and jijikon toojod дээр ч над дээр ч ахаа үзье. Байхад доо постоо гэдэг үү? Доо постоо хийж байгаа тэрчнээсээ юугаа юу? Концепт юу тийм. Яа мисмэч уучаад авч манай ашиглаж дандаа удаас явах. Мисмэч болоогүй заслаан дээр солихгүй гарч ивэл юугаа юу? Спенс мисмэч. Жижиг доош гараад. Би чиний хүнтэй гаргаж чи энэ рүү гарах. Тэгээд чи хаш кадин хаа энэ хаа тэгээд заавал тэнд чи надад тогтоод хаадаг. Тэгээд хүмүүс тогтоод нэг we try to get every time. Yeah, but we try to pass when they switch. This pass is not so good. Maybe this pass and then inside.
Хамтдаа хүснэгтийн байдлыг иргэн нэг харцгаая. Эрэгтэй хүснэгтийг BCH Knights 12 хожолтой тэргүүлж байгаа бол тэдний араас аварга хамгаалагч 8 хожолтой нэхэж байна. Хожлын тоогоор хол тасарсан Knights-ыг гүйцэх баг одоогор байхгүй ч Сэлэнг Бодонс, Эрдэнэт Miners багууд хүснэгтийн дарилтыг хүчтэй хийж байна. Mongolians удирлын 2 дахь хожлоо авсан ч хүснэгтийн ёроолд хിവэрүүлдэж хов чонхрууд плей-ины байрлал дээр бичигцээ. Эмэгтэй хүснэгтийн хувьд мөн л цор ганц доминант баг байгаа нь Улаанбаатар Amazons. Харин тэдний араас плей-оффт ямар 3 баг байх вэ гэдэг нь сонирхол татж байна. 2, 3, 4-р байруудад Pirates, 10-т Итүгэ Ирвсүүд багууд бичигдэж байгаа бол Юна Алтан од ердөө 1 хожлын зөрүүтэй 5-р байранд. Үлдсэн тоглолтуудад Wings-д ч боломж бий. Учир нь тэд 2 тоглолтод дараалан ялалт байгуулад байна. Ингээд шинэ 7 хоногийн энэ дугаараа энд хүрээд өндөрлүүлье. Харин одоо топ 10. Робинсон хол бөмбөг авч ороод задалсан болор эрдэн хулан хонгор цусыг дохиж харалтаад ямар гоё хууралт вэ? Довтлогоон ч гэсэн амжилттай боллоо. За 3-р сүүлчийн тоглолтоо BCH Knights багаас гүцэг хамгаалж байгаа Базаргөр зугаад Warren төгсөн Warren зүүндээ засаад голын зай шидэлтэн амжилттай болсон. Devin Warren багийнхаа 87 дугаарыг авчирч өгсөн энэ үед 3-р үеийн цаг дуусжээ. За саваад өгсөн бөмбөг Ямилэр дээр ирсэн Миллер шидэж амжих уу? Шидэж амжсан. Шидэлтэн ч гэсэн онцтой боллоо. Ямилэр. Тэтгэвтэй эргээд 5-тай мөрөлт Ямилэр энэ тоглолтын хувийн 19 дахь оноогоо авлаа. Төгөлдөр За хоёрын голоор асуудалгүй гараад ирж байгаа юм байна. Бөмбөгийг Wesley дүлдээсэн Bayern Wesley загныг хөдлөөс. Ямар хэсэг. Явхад цэлмэг авсан бөмбөний шижил гоё болсон Jonathan Galloway. Хүчтэй нэг бүсэлсэн. Чихлүүлсэн юм байна да. 3-4 ч удаа шидэлтийг хийсэн. Дөрөвний Ожилдэрч 2-1 амжилттай авч чадсан. Шууд уран тоглоом шилжсэн Slam Dunk-ийн удаа алдаатай болж байна. Devin Warren ч шуурглаад орж ирлээ да. Нэмэлт шидэлтийг гүйцэтгэв. Боломжтой дүлгөөн дамжуулалт нь харин эвгүй ирцэн. Буцаад уран тоглоом дасын үлгүүд аз 2 Slam Dunk амжилттай болсон. Ямидрийн дамжуулалтыг Алтан гэрлийн аз 2 дуусгаж байна. Хоёр тоглолт өнжөөд орж ирж байгаа Митрийг үлсэлсэн байгаа. Петр Жокоч гэсэн дамжуулалт таслагдсан. Хөлгүүдээ хурдан утлаа Митрийн дамжуулалт аз 2-1-ээр төгсгсөн. Slam Dunk амжилттай болсон нь 13 дахь оноо болсон. Энд алтаа харсан юм байна. Az 2 тоглолтыг гайхалтай эхлүүлж байна. Ян Митер ч гэсэн үнийг хамгийн сайн мэдж байгаа тоглогч нь. Төгөлдөр гэсэн гарааны үржих гэж хэлгээсэн байгаа. Энэ дэр нэг хамгааллын дамжуулалт хоёр тоглогч ойлголцоогүй. Тэгээд мөхсөпо Джонсон энэ ч цүм дээрээд явчихна да. Түүнийгээ дагаа минут нь багасч байгаа болоо да. Барсуултын дамжуулалтаар Алтан гэрлийн аз 2